Төр бүх юмд оролцохгүй. Төр зүгээр боломжийг олох хэрэгтэй. Хувийн хвшилтэнд боломж олох хэрэгтэй. Өөртөө гар дүрээд хувийн хвшилтээ өрсөлдөнө гэсэн зүйл бол огт буруу. Энэ зах зээлийн эдийн засаг биш гэдгийг би бол яг хатуугаар хэлмээр байна. Хиймэл уян бидний хувьд бол аюул биш. Харин эсвэргээр энэ хиймэл уяныг ашиглаж яаж бүтээмжээ нэмэгдүүлэх үү? Яаж шинэ эдийн засгийн салбарыг гаргах үү? Яаж эдийн засгаа солигруулах үү гэдэг хамгийн чухал бол харагдаж байна л да. Монгол улс анх удаа өнгөрсөн 9 сард хиймэл уян бол их хөгжлийн үндэсний стратеги баталсан. Дэлхийд даяар 89 дэх улс орн болсон. Тэгэхээр бид нар бол өгдлөө бэлдэх ёстой. Өгдөлт чинь нэг өсөнд бол хиймэл уяны одоо түлшин хичнээн одоо мундаг GPU процессор аваад дата центр аваад өгдөлгүй бол одоо хоосон. Өнөөдөр байгаа бүх мэдээллийг өгдлийн төвшөнд авчрах хэрэгтэй байна. Хиймэл уяны уураг тарих болох GPU гэж байгаа. Төр хувийн хвшилт хүнчлэлээр бол бид нар түрүү хэлсэн хиймэл уянтай холбоотойгоор GPU-г одоо байгуулад тэгээд хувийн хвшилттэй болон стартапуудтай эдэмшилгээний байгууллага шууд өнгөө ашиглуулнаа. Энэ оны 1 сарын 1-ээс виртуал бүс гэж үйл ажиллагаа эхэлсэн байна. Энэ виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээлэл технологийн компаниуд татварын болон татварын бус дэмждэг хамт салбараа хөгжүүлэх, эдийн засгаа солигруулах том зорилго тавьсан. Энэ бол цэвэр хувийн хвшлийг дэмжихийн тулд явж байгаа юм л да.